21-р зуунд мэдээлэл харилцаа холбоо нь усаагаар мэд чухал зүйл болоод байна. Үүний нэгэн адилаар MNC телевиз нь Монголын телевизийн салбарт мэдээлэл тайлбар тойм танин мэдээ хүн чиглэлээр дагнахаар нэвтрүүлгийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Тийм ч учраас цаг тутмын шуурхай мэдээлэл үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулах нь бидний эрхэм зорилго юм. MNC телевиз нь хоногт 16 цагийн нэвтрүүлгийг сансар супервишн кабелийн сувгаар, аналог системдэр 3 дугаар сувгаар, тоон системдэр 16 дугаар сувг дээр, мөн DDH сансрын хиймэл дагуулын 25 дугаар сувгаар орон даяар Univision IPTV кабелийн сувгаар тус эфирээ дамжуулж байна. Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн баасан гарагаас эхлэн MNBC кабелийн сувгаар үзэгч олон та бүхэнтэйгээ уулзах болсноо дуулахад таатай байна. Ингэснээр MNC телевиз үзэгчдийн цар хүрээгээ тэлж илүү олон үзэгчдийн хүрээлэлд хүрэх боломжтой болж байгаа юм. За ингээд MNBC-гийн нийт хэрэглэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За бид бүгдийн хувьд бол 2013 оны 1 сарын 1-ээс эхлээд DVB-T 2 стандартын хүлээн авагч төхөөрөмжийг зах зээлээр худалдаанд гаргаад явж байна. За бид бүгдийн хувьд бол MNBC-гийн телевизийн хэрэглэгч байсан 2007 оноос хойш үзэж исэн, ашиглаж исэн нийт хэрэглэгчдийн хувьд бол өөрийн хүлээн авагч төхөөрөмжөө тоон системийн буюу орчин үеийн олон улсын стандартад нийцсэн Европын стандартын дагуу хүлээн авагч төхөөрөмжөө солих болцоо бүрдлээ. За тэгээд DVB-T болоод T технологийн онцлог гэх юм бол одоо бид хүн бүх өөрийн кабелийн телевизийн холбогдож байгаа манайхаар дамжин цацагдж байгаа дотоодын болон гадаадын бүх сувгуудыг SD болон HD форматаар бид хүн хэрэглэгчтэй хүргэх болцоотой болсон байж байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай кабелийн телевизийн хэрэглэгч худалдаа авагч та бүгдийн хувьд бол маш өндөр чанартай дуу дүрсийг бол богино хугацаанд чанартай хүлээн авах тийм болцоотой бүрдсэн гэсэн. За бид бүгдийн хувьд яг өнөөдрийн байдлаар хэрэглэгчтэй 76 сувгийг хүргэж байгаа. За энэ маань төслийнхөө шатны эхний шат гэсэн үг. За магадгүй 2014 оны 1 сарын 1, 13 оны төгсгөлөхэд бид хүн нийт хэрэглэгчтэй зориулаад 120 сувгийг үзүүлэх болцоотой тийм хүчин чадалтай төслийн маань төгсгөлийн шат хүрэхэд тийм болно гэж бид нэр төлөвлөлөөд ажиллаж байна. За яг одоогийн байдлаар манай 76 сувг дотор Монголын дотоодын телевизүүдийн бараг 45 сувг манайхаар дамжиж байна. За мөн дээрээс нь гадны хэрэглэгчдийнхээ хамгийн их эрэлт хэрэгцээтэй үзэхийг хүсдэг гэр бүлийн гишүүд болгон зориулсан тухайн сонирхолтой бүх сувгуудыг бид хүн бас хүргэж байгаа. MNC телевиз дэлхийн томоохон мэдээллийн сувгууд болох BBC, CNN, Fox News зэрэг телевизийн өргөн хэрэглэдэг Playbox фирмийн серверүүдийг бичлэг болон эфиртээ ашиглаж байна. Мөн хамгийн сүүлийн үеийн эфирийн студи явуулын станц камераар тоноглогдсон Full HD форматаар нэвтрүүлгээ та бүхэнд хүргэж байна. Шинэ төхөөрөмжийг хэрхэн авах талаар бас сонирхож магадгүй. За энэ дээр шинээр худалдаалж байгаа үн маань зах зээлийн жижигхэн дагуу бид хүн үн тогтоосон байгаа. Харин хуучин хэрэглэгчд буюу манай кабелийн телевизийг ашиглаж байсан одоо ч гэсэн ашиглаж байгаа хэрэглэгчдээ 76 сувгийн үйлчилгээ үзэхийг хүсвэл бид хүн 50% хөнгөлөлтөө өнөө зах зээлээр та бүхэндээ санал болгож байгаа. За тэгээд мэдээж шинэ DVB-T технологийн хувьд гэх юм бол өмнөх хамрах хүрээний хувьд бол илүү өргөн болсон байж байгаа. За дээрэс нь нэмээд бид хүн үйлчилгээ, үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулад Улаанбаатар хотод одоогийн байдлаар баруун зүүн хэсэгт бүрэн хүчин чадлаар ажиллах үйлчилгээний цэгүүдийг бас давхар нээж ажилуулсан байж байгаа. За тэгээд лавлах утаснуудын хувьд бол өөрийн гэсэн оператор төвийг ажилуулж байгаа. За энэ маань өдрийн 12 цагаар ажиллах болцоотой тийм үйлчилгээний төв ажиллаж байгаа. За 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс Монгол улсын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа эхлэж буй бүхий л телевизүүд тоон систем шийдвэр болж байгаа. MNC телевиз энэхүү өөрчлөлт шинжилэлтэй хууль нийлүүлэн алхаж олон улсын стандартын дагуу мэдээлэлүүд болон нэвтрүүлгүүдэд үзэгчид та бүхэндээ хүргэх бүрэн боломжтой юм. Үүнээс гадна тус телевиз иргэний сэтгүүл зөв дэмжин ажилладаг. Энэхүү ажлын хүрээнд өөрийн цахим хуудас болох MNC TV цэг цахим хуудасаар дамжуулан ард иргэдийн сан сэтгэл болон хүсэлтийг хүлээн авч өөрийн ажилдаа тусган ажиллаж байна. Мөн GoGo цэг MN цахим хуудастай хамтран медаль, баяртай яриа, эмоц зэрэг нэвтрүүлгүүдийг ээлж дугаарыг та бүхэндээ шинжилэн хүргэж өгсөн хэвээр байна.